Зарим ер нь би ч гэсэн тэгжсэн ихэнх нь ер нь эхлэхдээ ингээд за Америк л ер нь гадаадд л сурж ивэл Монголоос л гарч ивэл ямар ч сургууль сурсан яадаг юм ч юм уу те тэгж бодод идэг. Гэхдээ тэгж болохгүй. Сайн уцгаа. За өнөөдөр болохоор хэдүүлээ application process-ийн талаар ярина. Тэгээд яагаад энэ талаар ярих байгаа вэ гэхлээр маш олон хүүхдүүд хүмүүс 13-аас gap авч байгаа хүмүүс хүртэл асуултууд асуусан зөвлөгөө авч болох уу? Application process гэж юу юм бэ? Эсвэл юу хэрэгтэй дээ, ямар шалгуур тавьдаг, би гадаад руу өргөдлөө явуулах хүсэлтэй байгаамаа, мөрөөдөлтэй байгаамаа, юу хэрэгтэй гэдэм бол яах ёстой юм бол хамгийн чухал юм нь юу вэ гэх мэтчлэн маш олон асуултууд ирсэн. Тэгээ тийм асуултуудад олон хүнд хэрэгтэй байгааг нь хараад илүү олон хүнд хэрэгтэй мэдээллийг нь хүргэж чадах юм болов уу гэж бодлоо. Тэгээд за шууд ярианд орцгоё. Хамгийн ихний миний зүгээр боддог, зүгээр хүсдэг юм эхлээд ярьчих. Тэгээ тэрний болохоор зарим хүүхдүүд ингээд за энэ Монголоос баг яваад үгүй, ярьлаад үгүй, зайлаад үгүй гэсэн бодолтойгоор гадаад руу өргөдлөө явуулах гэдэг юм шиг санагддаг. Тэгээд тийм байхын оронд яг ингээд сурын мэдээ гэсэн хүсэл эрмэлзэлтэй илүү ихийг сурмаар байгаа, илүү ихийг мэдмээр байгаа, өөр орчинд ороод өөр хүмүүстэй танилцаад тэднээс туршлагаас нь хуваалцах, өөрийнхөө туршлагыг хуваалцах, тэдний туршлагаас суралцах, мэдэх, олон мундаг профессорудаас бас мэдлэгээ авах гэх мэтчлэн илүү өөрийгөө илүү их тийм чаленж хийсэн тиймэрхүү юмд очоод тэгээд сурсан мэдсэн тийм олон гоё хүмүүсээс сурж мэдсэн юмнуудаа бусдтайгаа хуваалцдаг ядаж ингээд эргэн тойронд байдаг хүмүүстэй нөлөөлдөг, сайнаар нөлөөлдөг тийм байгаасай. Тэгээд эйгүү тийм богино хугацаанд биш те урт хугацаанд ингээд ганцхан өөрийгөө бодох биш те ирээдүйн үр хойч одоо ирээдүйн хүмүүст арай илүү дээр нийгмийг арай илүү дээр нөхцөл байдлыг өгөх тийм хүсэл эрмэлзэлтэй тийм үүднээс ингээд сурах гадаад руу өргөдлөө явуулах гад бодож байгаа хүсэж байгаа мөрөөдөж байгаа байгаасай. Тэгээд яг явуулах байгаа байгаасай гэж хүсдэг. Тэгээд ер нь тэрийг зүгээр тийм өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө хүслийг зүгээр хэлсэн шүү. Тэгээд мэдээж хувь хүний өөрийнхөө сонголт өөрийнхөө шийдвэр. Тэгээд мэдээж бүгдээр нэг амар дэлхийг өөрчлөе гэд яваад байх шаардлагагүй алдгүй. Ядчил зүгээр ингээд эргэн тойрондоо сайнаар нөлөөлдөг сурсан мэдсний хуваалцдаг байгаасай гэж боддог шүү. За тийм байгаа. За тэгээд шууд ярианд орцгоё. Гадаад руу өргөдлөө явуулах Монголд өргөдлөө явуулах хоёрын ялгаа нь болохоор Монголд болохоор Ешэ оноо, баг Ешэ онол тэгээд босгоод авч явал шууд орчдөг тий. Баг тэр л хамгийн чухал гэдэг. Тэгээл мөнгө төлж боломжтой бол тэгээл Ешэ төлж чадхаараа тэгээл орчдөг. Гадаадуудах яад юм бэ гэхээр holistic admission буюу ингээд маш олон юмыг хардаг байгаа. Тэрийг бүрдүүлэхэд яг 6 алхам хэрэгтэй болдог. Тэгээд тэдгээр нэг байгаа. Эхнийх нь болохоор why questions буюу яагаад гэдэг асуултууд. Дараагийнх нь мэдээж standardized test буюу шалгалтууд. Дараагийнх нь болохоор college research буюу ямар сургууль сурмаар байгаа юм, яг ямар хуу чиний сургууль, чиний яг ideal буюу чиний сурахыг мөрөөддөг сургууль байх юм. Сургуулиудаас судлах. Дараагийнх нь болохоор common application буюу яг нэг Америк руу өргөдлөө явуулдаг тэр сайт нь байгаа. Application platform нь байгаа. Тэгээ тэрэн дээр байгаа шаардлагууд нь юу юм бэ гэдгийг мэдэх. Тэгээ дараагийнх нь мэдээж essays буюу эссенүүд, сүүлийнх нь буюу CSS. Санхүүгийн мэдээлэлээ ингээд бас өргөдөл болгоод явуулдаг байгаа. За тэгээд энэ 6 секшнийг авч хэлэлцгээе. Хамгийн түрүүнд болохоор мэдээж why questions буюу яагаад гэсэн асуултууд. За бүх юмний эхлэл буюу яг өөрөөсөө ингээд асуух үе энэ болохоор ингээд зорилгоо тодорхойлох. За би яг яагаад Америк руу явмаар байгаа юм бэ? За би яагаад их сургуулаа ингээд зүгээр гадаад улсад төгсмөр байгаа юм бэ? Яагаад Монголдо байж болохгүй байгаа юм бэ? Миний яг зорилго юу юм бэ? Би ер нь яг ямар хуу ер нь чиглэлээр сурмаар байгаа юм бэ? За би яг хэрвээ энэ одоо application process гэдэг юмыг эхлүүлэх юм бол би ингээд ухрах замгүй зогсохгүй өөрийнхөө яг бүх хүчин чармаалтаар ингээд бүх өөрт байгаа бүх бололцоо бүх зүйлээ ингээд 100% дайцилж чадах уу? За энийг тэгээд үнэхээр эхлүүлэхээр бол би ингээд надад те mentally буюу physically бие махбодын болон эрүүл мэндийн нийгмийн эрүүл
сэтгэл зүйн эрүүл мэндүүд маань ингээд хэр түвшинд байгаа вэ? Яг энэ бүхний дараа ингээд жоохон ч гэсэн тэр эрүүл мэнд маань жоохон ч гэсэн байдлаар ингээд унана гэдгийг би ингээд хүлээн зөвшөөрч чадах уу гэх юм уу те. Тэгээд миний spark буюу ингээд ямар нэгэн өргөдлөө илэрхихэд ер нь ингээд сургуулиуд ихэнхдээ ингээд нэг хүүхдийг за ингээд оюу гэдэг хүүхдийн өргөдөл байлаа. За энэ хүүхд ингээд яг нэг үгээр тодорхойл эсвэл ингээд нэг өгүүлбэр хоёр үгээр тодорхойлоо гэх юм бол хүмүүс бүгдээр ингээд бодцсон байдаг. За энэ нэг ингээд дэмж болгож байгаа. Тэгээд дандаа ингээд хиймээр сурцсан хүүхдтэй байгаа. За энэ болохоор ингээд айгу компьютер дизайн тиймэрхүү чиглэлтэй айгуу дуртай. Тэгээд ер нь дата сайенсаар явъя гэж бодож байгаа юм билэ. Тэгээд энийг чи одоо ер нь нэсээ бүх өргөдлийг ингээ базаад хэлчих юм бол за энэ нэг юм айгуу юу юм битээ. За энийг одоо тэ ингээд за энийг одоо ингээд ер нь data science гэл хэлчихье. Тэгээд энэ юу нь бол data science-тэй айгу дуртай. Тэгээд тэрнийхээ төлөө ингээд айгу олон юм хийсэн, хичээлээс гадуур үйл ажиллагаа ийм хийсэн гэд тийх мэтчлэн ингээд хүмүүс яг Spark буюу Монголоор алтан гадас гэдгийг тэгтээ яг ингээд чамайг илэрхийлэх нэг үе буюу чиний яг ингээд бусдаас байгаа хамгийн онцлог давуу тал, бусдаас ялгарах тэр онцлог шин чанар нь юу вэ гэдгийг өөрөөхөө миний тэр нь юу юм бэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Хамгийн бүх юм эхлэхээс өмнө яг мэдхгүй ч байж болно л доо. Гэтэ тэрийг ингээд ядаж л ингээд олж нээх хүсэл эрмэлзэлтэй. Тэрийг ингээд айгу итгэвтэй олж нээхээр явж байгаа ч юм уу те. Хайж байгаа тийм байх хэрэгтэй. За гих мэтчлээ өөрийнхөө яг ингээд бүх юм ингээд асуугаад өөртөөгөө ярилцах яг нэг юм үе гэх юм уу? Яг өөртөөгөө ярилцаад одоо за би яах вэ? Ингэх үлээ. Миний зорилгын хүлээ. Яах вэ? Ирээдүйд юу нэг ямар хүсэл мөрөөдөлтөй байгаа вэ гэх мэтчлэн бүх юм ингээд тунгааж бодоод өөртөөгөө ярих юм гэсэн байгаа. За тэгвэл why questions буюу яагаад асуултууд болчлоо. Дараагийнх нь болохоор standardized test буюу шалгалтууд. За шалгалтуудын гол яг юу байд юм бэ? За шалгалтуудын дотроо мэдээж англи хэлний төвшингчин шалгах нэг шалгалт. Тэр нь болохоор за чи ингээд би чамайг би ингээд өөрийг чинь манай сургууль ингээд авлаа гэж бодъё. Тэгвэл чи ингээд чиний их хэл чинь англи хэл биш. Тийм болохоор ингээд манад ирээд англиар ярьж чадах уу? Англиар ингээд хүмүүсийн профессорынхаа хичээлүүдийг ойлгож чадах уу? Тэрийг бичиж чадах уу? Маш олон эсэнүүдийн даалгавар өгдөг. Тэдрийг чи биелүүлж чадах уу англи дээр гээд тэрийг чинь шалгах үүднээс IELTS, TOEFL, сүүлийн үед Duolingo English test бас гараад ирсэн. Гихсэн ийм 3 шалгалтын нэгийг нөгөөд би одоо ингээд англи дээр ойлгож ярьж бичиж чаднаа гэдгээ батлах тэрийг чинь болохоор энэ 3 шалгалтын нэг нь чамайг харуулна. IELTS болохоор 7-оос дээшээ. TOEFL болохоор 100-аас дээшээ. Зарим нь 95 гэдэг. Гэхдээ ихэнхдээ ер нь 100-аас дээшээ байвал сайн гэдэг. Duolingo English test нь болохоор ковидос үүдээд ингээ гэртээ 1 цагийн дотор өгөх боломжтой тийм болсон. Гэхдээ өмнө жил яг бүх сургуулиуд хүлээн зөвшөөрж байсан. Гэхдээ энэ жил ковидаараа Америкт гайгуулсан болохоор баг сургуулиуд хүлээн зөвшөөрж иж магадгүй. Тэрийг бас судлаад үзээрэй. За тэгээд ер нь хэрвээ Duolingo өгөхөр болох юм бол нийтдээ 160 он байдаг. Тэгээд 120-аас дээш авах хэрэгтэй байдаг. Тэгээд миний хувьд болохоор IELTS-ийг нь 2 удаа өгсөн. Duolingo-гоо тэгээд дахиад 1 удаа өгсөн байгаа. За тэр минийх ч яах вэ? Энэ дээр болохоор зүгээр ерөнхий концептыг ярих гэж байгаа шүү. За өөрийнхоогоо болохоор дараа нь дахиад нэг видеоор оруулах гэж бодож байгаа. За тэгэхгүй бол угаасаа багтахгүй. За тэгээ ACT нь болохоор Америкийн элсэлтийн ерөнхий шалгалт гэсэн үг. Манай Монголын шиг Америкийн шил гэсэн. Энэ нь болохоор унших, reading, writing and language буюу бичгийн. Гэхдээ тэр нь яг ингээ өөрөө гараараа бичих биш ингээд шууд тестээр бөглөдөг байгаа. Дараагийнх нь math гэсэн нэг тийм 3 хэсэгтэй. Гэхдээ math-ын дотроо 2 бас хэсэгтэй байдаг. За тэгээд ACT reasoning нь болохоор нийт 1600 оноо байдаг хамгийн ихтэй. Тэгээд ер нь шалгарыг гэх юм бол ACT-д 1400-ээс дээш авах хэрэгтэй. Тэгээд тэр нь мэдээж нөгөө math бичих reading буюу унших гэсэн 3 дасгалын нийлүүлсэн нийлбэр нь 1600. Тэгээд ер нь ихтэй багадаа 1400-ээс дээш байх хэрэгтэй гэж үздэг байгаа. Тэгээд Монгол хүүхдүүдийн хувьд ер нь ихтэй reading буюу ACT-ийн reading аягүй хэцүү байдаг. Мат нь бол ер нь ихэнх хүүхдүүд бараг Монголын матыг
гайгүй 10 жилийн Монголын математик гайгүй хийдэг бол мат дээр нүн бараг нэг тийм алдаад байх юм байхгүй. Дахиад нэлээд хэдэн ажиллах юм бол дасгал хийгээд ажиллах юм бол ер нь дэжгүй reading нь ер нь нэлээд хэцүү байгаад байдаг Монгол хүүхдүүдэд. Тэгээд reading, writing хоёр дээрээ жоохон анаа галдчихдаг. Writing нь бас харьцангуй арай гайгүй. Reading гэ бодвол арай гайгүй. Бас ингээд сураад илүү хурдан хугацаанд сурчих боломжтой гэсэн үг. Reading нь болохоор ингээд айгүй хүнд текстүүд passage-үүд орж ирдэг. Яг мэдээж энгийн 10 жилийн англи хэлний номноос шал маш хүнд тийм текстүүд орж ирдэг. Тэгээд тийм текстүүдийг уншаад тэгээд SAT-ийн онцлог нь болохоор бүх зүйл нь тестийн хэлбэрээр байдаг. Ямар ч тийм гараараа бичих юм байхгүй. Байгаад гэхдээ тэрийгэ тоогоол бичнэ гэсэн үг. Тоогоол одоо 12 гэдгийг 12 гэж бичдэг ч юм уу те. Түүнээс биш бүгдээрээ ийм дугуулдаг тийм тест байгаа. За SAT нэг тийм байна. За тэгээд бэлдэх сайт гэх юм бол миний мэддгээр IELTS-ийг бэлдэх юм бол IELTS online tests гэдэг тэр нь ингээд official testүүд ч байдаг. Зүгээр цаанаас зохиосон тестүүд ч бас байдаг. Тэрийг IELTS online tests.com гэдэг сайтаар ороод бэлдэж болно. Дараагийнх нь болохоор official цаанаасаа яг Cambridge-с гаргадаг 15 ном байгаа. Миний мэдгээр бол одоо 15 л гэж бодож байгаа. Тэгээд тэр 15 номыг яг 9-өөс нь ядаж 9-өөс нь эхлүүлээд бүгдээр ингэ ажиллаад дуусгачих юм бол тэр яг official цаанаасаа гаргадаг team practice бэлдэх тест гэдэг болохоор тэр айгуу дэжгүй. TOEFL нь болохоор би сайн мэдгүй. Гэхдээ TPO гэдэг нэг team яг application байт юм лээ. Тэрийг татаад хийх юм бол бас official тестүүд нь байдаг гэж сонссон TOEFL-ийн. Duolingo тест гэх юм бол Duolingo-гийн ингээд өөрөө бас цаанаасаа Duolingo English test.com дээр ингээд practice тестүүд өгдөг. Тэгээ тэрнээс гадна яг ингээд тактикуудыг мэдэх юм бол YouTube дээр маш олон бичлүүд байдаг. Duolingo English test practice гэж хайчих юм бол маш олон тэм төрлөөр нь гараад ирдэг байгаа. SAT-гийн хувьд гэх юм бол Эрика Мэлтцер гээд хүний номнууд айгүй тийм practical буюу өөрөө яг бэлдээд сайжраад явхад маш тэм төлөхөд зөвдөг тийм гоё номнууд байдаг. Тэгээ Эрика Мэлтцерийн grammar book, Эрика Мэлтцерийн reading, writing гийн хоёр ном бол үнэхээр хэрэгтэй. Бараг хүн болгон тэр хоёр номыг хийх юм бол ингээд яг тодорхой хэмжээгээр сайжирдаг, дээшилдэг, хөгждөг байна. Математик дээр гэх юм бол хэврээ математикмдаа нэлээд муу бол College Panda-гийн математикийн ном зайгууд дэжгүй байдаг. hanacademy.org гэдэг энэ сайт нь болохоор бас college board-тойгоо яг ингээд officially тийм цаанаас нь гаргаж өгдөг тийм тестүүд байдаг. Гэхдээ энэ Han Academy яг гоё өөрийгөө track хийгээд өөрийгөө би одоо хаана явж гин, хэр явж гин, хэдэн оноо авж гин гэх мэтчлэн тэрийг ингээ хараад явах бүрэн боломжтой. Айгүй дэжгүй үнэгүй аппликейшн үнэгүй сайт байдаг. Тийм болохоор баг хүн болгоны нэг Han Academy-г үзсэн дээр. Гэхдээ Han Academy нэг сул тал нь жоохон сул юм шиг тал нь болохоор жоохон амархан бичих гаддаг. Яг энгийн SAT-гээс. Тийм эсвэл нэг тийм яг нэг амархан биш л те. Гэхдээ зүгээр нэг жоохон яг ингээд SAT-гийн шалгалтуудтай адилхан. Гэхдээ тэрнээс жоохон амархан гэх юм уу. За SAT-д бүртгүүлнэ гэх юм бол collegeboard.org гэдэг сайт руу ороод бүртгүүлэх боломжтой. Тэгээд энэ сайт нь болохоор яг цаанаас SAT-г авдаг тийм сайт official газар нь байгаа. За тестүүдийн хувьд, шалгалтуудын хувьд нэг юм байна. За дараагийнх нь мэдээж school research буюу сургуулиудаас судлах. За сургуулиудаас судлахын тулд юу хийх вэ, яах вэ гэж бас эхлээд аюуд гайхдаг. За мэдээж сургуулиудын гот одоо ингээд шууд за Монголоос гарч ирэвэл ямар ч сургууль байсан яах вэ? Эсвэл Монголоос гарч ирэвэл юу ч байсан яах вэ? Ямар ч мэрэгжилж байсан яах вэ гэх мэт чинь жоохон тийм хайн хандчих гаддаг ихэнх хүмүүс, яг эхэлж байгаа хүмүүс би ч гэсэн анх тэгжсэн. Тэгээд тэхээсээ илүүтэйгээр яг илүү ингээд жоохон effort буюу сэтгэлээ зориулаад за одоо ингээд Америк чинь ямар нөхцөлтэй орын сүүлийн одоо ингээд 10 жил яг юу болж өрнөсөн ч юм уу те хэрвээ Америк руу явж сурмаар байгаа л тэгээд Америкуудын газар нутгийн хувьд нь ямар хувийн айл хэсгэрээ илүү тийм хүн ам ихтэй эсвэл илүү боловсралтай байдیں۔ За бүр цаашлаад нөгөө өнгөрсөн жилийн Америкийн сонгуулиар Трампыг дэмжсэн хэдэн аль бас Трампыг дэмжиж Трамп гарсан хэсгүүд нь
хэсгүүд нь улсууд найлны байгаа юм. Joe Biden дэмжсэн найл байгаа юм гэх мэтчлэн тэрүүгээр нь харах боломжтой. Энэ мууж улсад сурах юм бол илүү гоё ингээд тохиромжтой юм байна. Их хүтэнч халуунч Монголтой ойрхон уур амьсгалтай юм байна гэх мэтчлэн газар зүйгээс нь бас болж болдог. Өөр их юм бол чиний сурмаар байгаа мэрэгжил чиний хүсэж байгаа чиглэлийг чинь илүү ингээд тодорхойлдог тийм илүү тийм тэрүүгээрээ давуу талтай одоо жишээлбэл сэтгэл судлалаар сурах байгаа сэтгэл судлалтай аль сургуулиуд нь илүү дайггүй сургалттай ийгүү амжилттай явж байгаа сургуулийн топ сургуулиудны гэх мэтчлэн харж олно. Ер нь л эцэг эхчүүд ер нь нөгөө гадагшаа явж сурна. Тэгээл Америкийн сургуулиудын гот эцэг эхчүүд ер нь л ихэнх нь ингээд Harvard, Stanford гэх мэтчлэн нэг тийм дандаа топ дэлхийн топ сургууль топ нэг бараг 5 10 сургуулиудыг л мэддэг. Тэгээд тэрүүгээрээ л төсөөлөд байдаг. Тэгээл бас манай Монголын шиг тэг ингээл шууд яэш өгдөг шиг ингээл өгчт юм шиг санагдаад байдаг. Ганцхан топ сургуулиудаар хязгаарлагдахгүй бүх сургуулиудыг аль болох маш олон сургуулиуд байгаа. Тэгээд тэднийг орж судлаасаа гэж хүсэж байна. Тийм болохоор тийм топ сургуулиудад орно гэдэг маш хэцүү. Тэгээд за миний мэддэг сайтууд нь болохоор niche.com гэдэг. Тэр нь болохоор яг basic information буюу ингээд ерөнхий юмнууд одоо энэ сургууль нь хэдэн хувийн acceptance rateтэй, хэдэн хувийн тэнцдгийн, хэдэн хувийн сургуулаа ингээд яг орчоод бүрэн 4 жил төгсөөд гардгийн гэх мэтчлэн тийм бүх анхан шатны мэдээллүүд нь бүгдээрээ байж идэг. Одоо жишээлбэл тэгээ psychology буюу сэтгэл судлал дээрээ хэдэд ордгийн гэх мэтчлэн тэр их ranking гэдэг бүх юмнуудыг нь харах боломжтой байдаг. US News.com буюу best colleges гэд хайх юм бол бас адилхан анхны шатны бүх мэдээллүүдийг өгнө. Гэхдээ энэ сайтны хамгийн гоё юм нь болохоор financial aid-ийг нь хэр хангаж байна гэдэг мэдээж одоо маш бидний бүх мөнгөний төлөөд сурах боломжгүй маш үнэтэй төлбөртэй сургуулиуд байгаа. Тийм болохоор тэр сургууль нь одоо ингээд надад ийм их хэмжээний мөнгө хэрэгтэй байгаамаа гэд хандангууд хэрвээ чи үнэхээр тэр сургуулийн босхыг ингээд сургууль чамайг авахыг хүсээд бүр үнэхээр чамайг авчих юм бол тэр сургууль нь за ингээд чиний хүсэж байгаа бүх мөнгөийг чинь ингээд бид нэр өгье гэж 100% хангаж чадах уу эсвэл бидний яг ингээд хүсэж байгаа мөнгийг 80% хангах уу 90% хангах уу ер нь хэдэн хувь хангадаг вэ гэх мэтчлэн тэр графикууд нь бас мэдээлэл болгоод өгсөн байдаг. Гэтэ тэр нь яг ингээд ганцхан чам дээр бол биш те ерөнхий ингээд нийт 20 оны одоо дундч гэх юм уу те тиймэрхүү байдлаар гаргадаг байгаа. За дараагийнх нь болохоор common data set буюу тэр сургуулийнх нь бүх тийм одоо нарийн ширийн бүх тоо мэдээллүүд байдаг гэх юм уу. Жишээлбэл одоо 2020-оос 2021 оны жилд хэдэн хүүхдүүд сэтгэл судлалаар сурсан байна, хэдэн хүүхдүүд физикчээр сурсан байна. За эсвэл цаашлаад за гадаад оюутнуудад хэр их хэмжээний нийт дунджаар хэр их хэмжээний мөнгөнд тусламж өгсөн байна. Хэрэгтэй мөнгөийг нүг чадсан байна уу, чадаагүй байна уу? Эсвэл хэр их хүүхдүүд энэ сургууль руу apply хийгээд хэр их хүүхдүүд нь тэнцсэн, эмэгтэй нь хэдий, эрэгтэй нь хэдий. Тэгээд тэнцэнгуут нь цаанаас нь тэнцэн гэдгийг тэнцээд энэ сургуульд орно гэсэн хүүхдүүд нь хэд байсан, эрэгтэй нь үү, эмэгтэй нь үү, магистр байд юм уу, байхгүй мó гэх мэтчлэн нарийн ширийн бүх төрлийн мэдээллүүдийг яг тэр сургуулийнх нь common data set-ээр олох боломжтой. Тэрийг нь яаж хаах вэ гэхлээр Google дээр шууд одоо жишээлбэл Harvard сургуулийнхыг харъя гэх юм бол Harvard College common data set гэж биччихнэ. За ийм 3 сайтууд миний мэддгээрээ байд юм байна. За тэгвэл яг би яг жишээлбэл яаж хайх уу гэдэг юм гот. За хэрвээ бүжиглэх дуртай бол, дуулах дуртай бол, гитар тоглох дуртай бол тийм банд байд юм уу? Эсвэл ямар нэгэн хамтлагууд зохион байгуулж болд юм уу? Цаанаас нь тийм клубүүд байд юм, сургуулиудын бүжгийн клуб байд юм уу? Street dance-ийн гудамжны бүжгийн клуб байдаг юм уу? Байхгүй бол нээж болохоор байна уу? За тэгвэл өөр тэр одоо сургуулийнх нь ер нь нийт тийм аура буюу сургууль болгонд нэг тийм мөн чанар байдаг, нэг тийм онцгой юмнууд нь бас байдаг. Тэгээ тэр нь яг юу юм? Жишээлбэл Williams College болохоор нэг бүгдээрээ нэг тийм гоё эерэг, найрсаг, тиймэрхүү айгу тийм эерэг ауратай. Тэгээд айгу бусдаа дэмжих тийм бүгдээрээ тийм бусдаа дэмжих, туслах тийм хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байдаг. Тэгээд тэрэнд нь би амар дуртай болохоор ажил тэнцэнэ. За тэгээд public or private хувийн сургууль, улсын сургууль энэ дээр болохоор улсын сургуулиуд нь Америк улсын сургуулиуд гадаад оюутныг харьцангуй хувийн сургуулиудаас бага авдаг байгаа. Яагаад гэвэл мэдээж улсын сургуулиуд болохоор аль болох Америк хүүхдүүдээ ингээд элсүүлээд те тэгээд тэдрийгээ илүү сурах хүсэлтэй байдаг. Гэхдээ
олон улсын оюутнуудыг авдаг. Гэтэ маш цөөн тоогоор авдаг гэсэн. Тэгэхээр чэнс нь жоохон бага гэсэн. Тэр мэтчлэн ингээд сургуулиудаа сонгох хэрэгтэй байгаа. Тэгээд ер нь бол миний зөвлөгөөгөөр хэлжсэн те. Ихтэй л 20 сургуулиуд руу apply дараа. Тэгээ Common App-аар угаасаа хамгийн ихтэй 20 сургуулиуд руу apply гэж болдог. Тэгээ бас Coalition App гэдэг. Тэр нь болохоор бас арай байдаг. Гэхдээ 20-с ер нь дээр хэрэггүй байхаа гэж би хувьдаа бодож байна. Яагаад тэгэхээр өөрийнхөө туршлагаас бахархад заа нэг тийм байна. За дараагийнх нь болохоор Common Application буюу яг нөгөө одоо өргөдлөө өгөх commonapps.org гэдэг сайтаар орж бүртгүүлдэг. За тэгээ хэлсэнчлэн holistic admission буюу маш олон юмнуудыг хардаг. За тэгэнгუთ хүүхдүүд ихэвчлэн за дүн нь хэрэг гэдэм бэ? GPA-г яах ёстой гэдэм бэ гэж асуусан байлээ. Тэгснээс яг хөө дүн чухал. Гэтэ мэдээж бүр ингээд 100%, 90%, 50-аас дээш хувь бол чухал гэж хэлж чадахгүй. Угаасаа биш. Ягаад тэгэхээр мэдээж сургуулиудад ихэнх сургуулиудад одоо Монголын их сургуулиудад дүн чухал гэдэг бол энэ гадаад руу явуулах дүн чухал. Гэхдээ бүр яг номер 1 чухал бол биш байдаг шүү. Тэгэхээр ер нь бол 80-аас дээшээ хамгийн багадаа 80-аас дээшээ авцсан байх хэрэгтэй. Бүх хичээлүүд дээрээ хуваарийг дээрээ. Тэгээд activities буюу хичээлээс гадуур үйл ажиллагаанууд бас хийсэн байна гэдгийг хардаг. Тэгээд хичээлээс гадуур үйл ажиллагаануудынхаа хамгийн ихтэй 10-ыг оруулж болдог. Жишээлбэл одоо сайн дүр ажил хийж исэн бол ямар сайн байгууллагт ямар сайн дүр ажил хийж исэн бэ? Тэрээрээ ямар туршлага авч исэн бэ? Юу хийж исэн бэ? Ямар үүрэг ролтой байсан бэ гэх мэтчлэн бүгдээр нэмждэг. 7 хоногт хэдэн цагийг завыг гаргадаг вэ? Хэдэн жилийг зарцуулсан бэ? Хэдэн цагийг зарцуулсан бэ гэх мэтчлэн тиймэрхүү асуултуудыг асуудаг байна. Honors буюу шагнал урамшуул олимпиадаас цугласан эсвэл сургуулийн шилдэг сурагч, ангийн жилийн шилдэг сурагч ч юм уу те эсвэл онцлог самбарт гардаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар шагнал урамшууллуудаа энд бичдэг байгаа. Тэгээд ихтэл 5-ыг оруулдаг байгаа шүү. За тэгээд recommendation letters буюу багш нараас бас тийм тодорхойлтууд авдаг байгаа. Ганцхан багш нар ч гэлтгүй бас гэр бүлээсээ ч юм эсвэл найзуудаасаа бас авч болдог. Тэгэхдээ ер нь бол хэрвээ сэтгэл судлалын чиглэлээр явах гэж байгаа бол нийгмийн ухааныхаа багшаас ч юм уу тийм эсвэл математикаар явах гэж байгаа бол математикийн багшаасаа авбал бас арай илүү дээрээдэг. Тэгээд энэ тодорхойлолтын загтал гэж орчуулдаг. Гэхдээ яг ингээд Монголд болохоор энэ загтлуудыг ингээд зүгээр нэг одоо сайн сөрөө өгтөө юу тэдэн сарын тэдэн төрсөн билээ гэх мэтчлэн тиймэрхүү зүгээр энгийн юмнуудыг биччихээд байдаг. Тэгээл амар худлаа амар за тийм үнэнч шудраг өстой тийм ийм гэх бүх тийм одоо шинж чанарын гоё юмсдаг өгсүүдийг тэмдэг нэрүүдийг ингээд цуулаа биччихдэг. Тийм тодорхойлтын захиа бол биш. Энэ нь болохоор илүү тийм одоо баримттай, нотлогоотой тийм өмнө болж ирсэн явдлуудыг дурдсан тиймэрхүү загтал байдаг байгаа. За тэгээ recommendation letter-ийн талаар илүү ихийг ярих юм бол энэ нь бас 3 төрлөдөг байгаа. Counselor-ийн загтал энэ нь болохоор бүр яг заавалчгүй явуулах хэрэгтэй гэдэг. Ингээд counselor гэдэг нь юу юм бэ гэхээр уул нь бол нийгмийн ажилтан. Гэхдээ монголоор орчуулбал нийгмийн ажилтан. Гэхдээ яг хийдэг ажил нь болох юм бол гадаадд Америк сургуулиудад яг ингээд одоо ихтэй сургуульд орохтон зам тусалж өгдөг те ингээд за нэг ийм сургууль чамд илүү тохирох юм бэ шүү. За тэгээд юу гэдэг бол нь сургууль алганд нэг тийм counselor буюу ингээд хүүхдүүдтэйгээ илүү ажилтдаг, хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Тэгээд ингээд ихтэй сургууль орохтон туслаад эмнээд өгдөг, иймэрхүү мэдээллүүдийг өгдөг тийм хүн уул нь багш байдаг. Тэгэхээр Монголд болохоор дандаа нэг тийм хувийн ч юм уу тийм international олон улсын сургуулиудад илүү их байдаг юм шиг харагдсан. Тэгээд улсын сургууль байдаг ч нийгмийн ажилтнууд нь жоохон яг тийм ажил бол хийдэггүй ч юм уу тиймэрхүү байдаг юм шиг санагддаг. Тэгээд тийм хүнээс ингээд загтал авдаг байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор 2 багшийн загтал авдаг байгаа. Яг 2 багш сургууль болгоноос өөр зарим нь 1 багш гэн зарим нь бүр багшийн тодорхойлт яг заавал шаардлагатай биш гэн. Гэхдээ шаардлагатай биш байсан ч гэсэн явуулах хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр маш олон хүүхдүүдэд өрсөлдөж байгаа. Дэлхийн өнцөг бодлогоос ирсэн маш олон мундаг хүүхдүүдээс өрсөлдөж байгаа учраас чи ингээд маш бага мөнгө төлөх хэрэгтэй төлөх боломжтой байгаад байгаа болохоор хам байдж болох бүхий л юмнуудыг ингээд бүх тулгатал нь хийх хэрэгтэй. Жишээлбэл одоо хичээлээс гадуур үйл ажиллагаа 10 байвал 10-ын бичих хэрэгтэй. Шагнал level 5 байвал 5-ын бичих хэрэгтэй. Байхгүй бол 5 болохыг хичээх хэрэгтэй ч юм уу те. За шагнал нь ч яг уу ядаж хичээлээс гадуур үйл ажиллагаа бол 10 бол баг заавал хүрэх хэрэгтэй гэдэг. Гэхдээ яг уу заавалж биш. Гэхдээ ер нь highly recommended буюу ер нь л хэрэгтэй тэгсэн дээр. Тэгээд тэгэнгუთ ер нь л optional буюу ингээд
өгчж болно, өгөхгүй ч гэж болно гэсэн юмыг заавал өгөх хэрэгтэй шүү гэж нэг зөвлөх байна. Order буюу найз, эцэг их ч юм уу те, эсвэл явдаг сайн дурын байгууллагынхаа чамайг удирддаг хүн, ажилд явдаг л ажлын чинь захирал ч юм уу те. Тиймэрхүү хүмүүсээс бас авч болдог байгаа. Өөрийнхөө сонголтоор. За нэг тийм байна. За тэгээд эдрийг ингээд за яаж бичих юм мэдгүй те, ийм ямар хуу загтал байдгийг яаж авах юм, орчуулд юм уу гэд. Тэгээд мэдээж ингээд ер нь л Монголд бол ихэнхдээ ингээд хүүхдүүд өөрсдөө бичдэг. Яагаад тэгэхээр өмнөх жилүүдэд ингээд бүх хүүхдүүд ер нь л ихэнхдээ хараад ахад ихэнхдээ л хувийн сургуулиудад төссөн тийм хүүхдүүд ингээд аплайд гэдэг юм шиг санагдсан гадаад руу. Тэгээд улсын сургуулиас байгаа ч гэсэн айгүй жоохон. Тэгээд тэгж ангилахгүйгээр одоо ингээд айгүй гоё бүгдээрээ хэрэг үнэхээр ингээд гоё илүү ихийг сурч мэдмээр байгаа, илүү өөрийгөө ингээд хөгжүүлмээр байгаа, чаленж хиймээр байгаа бол гадаад руу явах гад туршаад үзэх хэрэгтэй гэдэг явж байгаа юм шиг санагдсан. Тэгээ тийм болохоор тэр хүүхдүүд маань тийм өөрсдөө нь одоо дэмжиж өгөх эргэн тойронд тийм англи хэлтэй хүн байхгүй ч юм уу те, эсвэл тэрийг нь дэмжиж өгөх хүн байдгүй бол яг өөрсдөө биччихдэг байгаа. Тэгээд ирэнгуут өөрсдөө одоо ингээд яг бүх юмнуудаа хийх хэрэгтэй болчдөг. Тэгээл интернетийг бол бүрэн дүр утгаар нь ашиглах хэрэгтэй болдог. Угаасаа тэгэх ёстой. Тий. За тэгээд энэ эдгээр загтлуудын тодорхойлтын загтлуудын талаар мэдээлэл илүү их уншмаар байх сайтууд нь мэдмээр байгаа сайтууд нь хэм бол collegeessayguide.com, collegeboard.org, prepscholar.com гэсэн гурван сайтууд айгүй хэрэгтэй гэж үзсэн байгаа хавтаа. За ингээд эссе бол ер нь бол бүр хамгийн чухал хэсэг гэж ер нь бол ихэнх хүүхдүүдийн мэддгээр явдаг байгаа. Гэтэ нэг ямар амар сүрдээд ах шаардлагагүй. Ягаад гэхээр энэ эссэгээ бичнэ, яг хувь хүний тодорхойлтын эссэг бичнэ гэдэг бол хамгийн тийм одоо өөрийгөө жинхэнэ харуулах тийм талбар гэсэн үг. Одоо би оюу гэж хэм бэ? Би одоо танаас сургуульд юуг авчирч чадах вэ? Ямар юмнуудыг би илүү их сурч чадах вэ? Би ямар их тийм сайхан сэтгэлтэй эсвэл бусдад тийм түгээх хүсэл эрмэлзэлтэй бусдыг гэсэн нэг тийм хүн гэдгээ яг өөрийгөө яг хинбэ гэдгийг яаж 100% харуулах вэ гэдгийг яг энэ эссэний хэсгээр илүү хамгийн их гаргаж өгөх боломж өгдөг. За тэгвэл ганцхан personal statement биш, ганцхан хувь хүнээс тодорхойлтын эссе биш. Бусад бас одоо gap авсан бол gap яагаад авсан гэдгээ тайлбарладаг эссе. Эсвэл тэр сургуулиудаас нь бас хамаарат ингээд сургууль одоо жишээлбэл Harvard сургууль руу ингээд өргөдлөө явуулна гэх юм бол Harvard сургуулиуд явуулахад ганцхан personal statement биш, дахиад дөрвөн юм нэмэлт эссе бичдэг байгаа. Цаана сургуулиас ингээ асууж байгаа. Тийм болохоор гих мэтчлэн ингээд сургуулиас шалтгаалаад дахиад нэг нэмэлт юм зөндөө эссенүүд байдаг. Тийм болохоор тэр эссенүүдийг нь бас судлаад илүү эртнээс ингээ бичээд яваарай гэж зөвлөх байна. Яа, тэгээд тэр эссенүүд нь бас ингээд яг тухайн сургуулиас одоо яагаад манай сургуулийг сонгохоор болсон бэ ч юм уу тиймэрхүү асуултууд бас байдаг. Тийм болохоор тэр асуултан дээрээ ч гэсэн өөрийгөө ингээ харуулад өгөх боломжтой байдаг шүү. Тэгээд бас ковид-ус болоод гарч байгаа одоо ковид яг яаж чиний чамд ингээд өөрчлөлт оруулсан бэ ч юм уу те, эсвэл ахлах ангидаа шилжсэн бол яагаад шилжсэн бэ гэхмэчлэн тиймэрхүү бас жижигэн эссенүүд бичдэг байгаа. Зарим нь 250 үгээс дээш, зарим нь 150 ч юм уу те. Personal statement бол хамгийн ихтэй 600 800 үгтэй байдаг байх хэрэгтэй гэдэг хаа. Яа марцсан биз дээ. За тэгээд тэгүнгуут одоо ингээд essays.workit.com гэ байгаа. Энэ нь болохоор яа гэм бэ гэхээр хэрвээ Harvard руу явуулах гэж байгаа бол за Harvard гэж харах байдаг хөө. Йоо. За Harvard даралж. За тэгээд Harvard руу явуулах гэж байгаа бол тий Harvard руу ингээд явуулсан хүүхдүүдийн эссенүүд тэгээд яг тэнцэн хүүхдүүдийн эссенүүдийг бас оруулсан байдаг. Тэгэхээр иймэрхүү ганцхан Harvard штэ бүх сургуулиуд руу ингээд тэнцээд орсон хүүхдүүдийн эссе байдаг болохоор тэдрийг хараад бас уншиж мэдэж байж болно. Тэгээ эссен дээр хэм бол бас ийм нэг ном байдаг. Тэгээ тэр номын талаар бас тэр номыг бас уншаад жоохон ч гэсэн мэдээлэл авах боломжтой. Энэ болохоор яг ингээд бас л нөгөө нэг ямар хуу бичих хэвтэй эссенүүдийг яах бичих хэвтэй гэх мэтлэн тэдрийг нь илүү тайлбарлсан ном байгаа шүү. За тэгээд сүүлийнх буюу CSS. За CSS нь юу юм бэ гэхлээр санхүүгийн тодорхойлолтоо явуулдаг байгаа. За тэгвэл ингэнгуутаа за нэг дунджаар Америкийн нэг их сургуулийн
дундаж төлбөр нь жилийн дундаж төлбөр нь $60,000 байдаг. $60,000 чинь Монгол мөнгөөр 180 сая гэсэн үг. Тэгэхээр жилд 180 сая буюу бараг л 1 өрөө 2 өрөө байрны үнэтэй байна гэсэн үг. Жилийн төлбөр нь. Тэгэнгუთ мэдээж бид нэр 180 сая төгрөг төлөө тэр тиймэрхүү сургууль сурч чадах боломж байхгүй. Тийм болохоор бид нэр ингээд мөнгөнд тусламж хүсдэг байгаа financial aid буюу. Тэгээ scholarship, financial aid гэдэг хоёр бас юм байгаа. Scholarship нь болохоор тэтгэлэг буюу ганцхан сургалтын төлбөрийг нь дааж өгдөг байгаа. Financial aid гэдэг нь болохоор сургалтын төлбөр, номны төлбөр, ном бичих хэрэг, доромны мөнгө, стипенд бол биш. Гэхдээ яг нэг тиймэрхүү бас нэг хэрэгцээг нь хангасан илүү нэг сургалтын төлбөр дээр нэмсэн мөнгөнүүд өгнө гэсэн үг. Тэгэхээр тийм аа. Тэгээ мэдээж 100% financial aid down гэдэг бол үнэхээр байхгүй. Яг байгаа л да. Гэхдээ маш ховор гэсэн үг. Тийм болохоор бид нэр ингээ өөрсдөөсөө тодорхой хэмжээний мөнгө гаргах шаардлагатай. Тэгэхээр одоо жилд бид нар 5 сая төгрөгийн ингээд 5 сая, 10 сая, 20 сая төгрөгийн боломж гаргах хэрэгтэй гэд зүгээр бичээд явуулчихлахгүй. Тэрийгэ баталсан баримт бичиг байгаа дансны хуулга, за тэгээ ээж аавын жилийн орлого, жилд хэдийн хэмжээний мөнгийг инновашндээ зарцуулдаг, эсвэл хэдийн хэмжээний мөнгийг унаад хэрэгэндээ зарцуулдаг, транспортейшндээ зарцуулдаг, хоол хүнсэндээ, хувц хунартаа зарцуулдаг, ферм эзэмшдэггүй, гэрэлснүү хүүхдтэй юу, эсвэл гэр бүлийнхэн чинь одоо ямар машин байдаг бол ямар модель вэ, хэдэн онд орж ирсэн бэ, хэдэн онд үйлдвэрлэгдсэн бэ гэвчлээ. Амар сонир асуултууд маш олон тийм төрлийн асуултууд байдаг. Тэгээ тэрийг ингээд яг ээж автагаа суугаад бүх ингээд мэдээллийг ингээд үнэн зөвөөр бүглүүд явуулах хэрэгтэй. Тэгээ тэрнээс чи шалтгаалаад чамд тэтгэлэг өгөхгүй, мөнгөнд тусламж өгөх үү, хэдэн хэмжээний мөнгөнд тусламж өгөх үгүй юу гэдгийг шаарддаг байгаа. Тэгээ тийм бас нэг жижигхэн CSS гэсэн юм явуулдаг. Гэхдээ CSS нь бас өөрөө мөнгөтэй байгаа. За одоо энэ application post-ийн мөнгө зардлын хувьд ярих юм бол уул нь ингээд сургууль болгон руугаа өргөдлөө явуулахад мөнгөтэй байдаг. Тодорхой хэмжээний сургуулиас шалтгаалаад тэгээ тэр мөнгийг нь ингээд бид нэр төлөх юм бол маш их мөнгө гардаг учраас бараг 2 сая төгрөг гардаг учраас каунслер нь ингээд за энэ хүүхэд маань ингээд төлөх боломжгүй байгаа, энэ application fee буюу өргөдлөө явуулах мөнгөө ингээд төлөх боломжгүй байгаа гэсэн тийм Canopy зүгээр ингээд team юм ингээд дараад чек хийгээд тэгчингуут нь болцдог байгаа. Тэгэхээр counselor нь бас нэг өөр юм аккаунттай байдаг. Тэгээ тэр хүн нь өөрөө GPA юунуудыг нь оруулдаг. Тэр хүн нь өөрөө чиний талаар юу гэж боддог, тэр нөгөө recommendation letter буюу тодорхойлтын захиагаа оруулдаг. Тэр хүн нь чамааг одоо 3 үгэнд тодорхойлоод хэлдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бас ер нь зарим нэлээд олон юмыг бас тэр counselor нь хийх хэрэгтэй байдаг. Тэгээд тэр юмыг чек хийчих юм бол чи application fee төлөх шаардлагагүй гэсэн. Тэгээ бас application fee шаарддаггүй ч сургуулиуд байдаг. За тэгэнгუთ биднээс яг өргөлөө явуулахад гарах мөнгө нь болохоор яг CSS болчихж байгаа цэвэр. Тэгэнгуთ CSS нь болохоор хамгийн ихний сургууль нь $21, дараагийн сургуулиуд нь $16 байдаг ба. Тэгээ миний хувьд болохоор нэр 23 сургууль руу явуулсан болохоор нийлээд 700,000 хавцаа болсон. Тэгэхээр бас нэлээд их сургуулиуд руу явуулах нь бас санхүүгийн хувьд бас жоохон хэцүү. Өөр байдлаар гэх юм бол ингээд CSS-ийн оронд SVAP явуулж болдог байгаа. Тэр нь болохоор ингээд принтерлж гаргаад тэр сургууль дээр нугасаа байдаг. Тэрийг ингээд принтерлж гаргаад өөрөө үзгээрээ бичээд буцаагаад сканердаад тэгээд явуулах боломжтой байдаг. Тэгэнгუთ тэр нь болохоор ямар ч мөнгө яахгүй, имэйлээр нь ч юм эсвэл яг бас нэг юм портал нэгтэд өгчдөг чи аппликейшн явуулсны дараа тэрэн дээр гаргацдаг байхаа. Тэгээ CSS-ийн хувьд болохоор санхүүгийн мэдээлэл арай жоохон хойно явуулж болдог, өргөдлөө явуулахаас. Тэгэхдээ бас сургуулиудаас хамааран зарим сургуулиуд яг адилхан хугацаанд явуулсан байх хэрэгтэй байдаг бол зарим сургуулиуд нь бүр хойно нь 2 сар маар гээд хүртэл дедлайнтай байж болдог ч юм уу те. За тэгээ дедлайны хувьд бас ярьчи. Мэдээж дедлайнууд нь өөр байдаг. Гэхдээ ихэнх сургуулиуд 1 сарын 1-ний дедлайнаа хаадаг. Тэгээ early decision буюу early action, regular decision гэж бас 3 хуваадаг. Тэр нь болохоор юу гэдэг юм бэ гэхээр early decision нь болохоор чи ганцхан сургууль руу хамгийн бүр ингээ бүх босод сургуулиуд руугаа явуулахаас өмнө хамгийн өмнө нь ингээд явуулж болдог. Тэр нь болохоор яа гэм бэ гэхээр тэр хэрвээ чи тэгээ тэрийг явуулаад тэнцчих юм бол чи заавал тэр сургуульд сурах ёстой гэсэн нэг тийм гэрээ гэх юм уу гэрээтэй байдаг. Тэгэхээр хэрвээ одоо нэг сургууль руу early decision-ээр яваачаад тэгээ regular decision-ээр
өөр сургуулиуд руугаа явуулаа гэж ботход regular decision дээрээ чи ингээд нэг сургуульд орсон ч гэсэн заавал хэрвээ early decision-ээр орсон сургуультай тэнцчих юм бол ямар ч тийм эргэлт буцалт авахгүй тийшээгээ орно гэсэн үг. Тийм. Гэхдээ нэгэн exception байдаг. Нэгэн өөр тохиолдол байдаг. Орохгүй байж болдог тохиолдол байдаг. Тэр нь санхүүгийн бололцоо хүрэхгүй байгаагаас үүдээд орохгүй байж болдог. Нөгөө сургууль нь ингээд чамд хэдийн мөнгө өгсөн ч гэсэн санхүүгийн бололцоо нь болохгүй байх юм бол орж болдог байгаа. За, early action нь болохоор маш нэг юм уу нэг хоёр буюу хоёроос дээш сургуулиуд руу тэгэж явуулах боломжтой байдаг. Хэрвээ тэр нь бас адилхан арай эрт болдог гэсэн үг. Жишээлбэл одоо ихэнх сургуулиудын дедлайн regular decision нь 1 сарын 1-нд хаагддаг бол early decision-ийнх нь 12 сарын 1 ч юм уу 12 сарын 15-нд хаагддаг байгаа. Гэхдээ энэ яг бүгдээрээ биш, зүгээр ихэнх нь шүү. Тэгдэг байгаа гэх мэтлэн. За тэгээд тэр нь early action нь болохоор олон сургууль руу одоо жишээлбэл Harvard руу нэг, Williams сургууль руу нэг, дахиад нэг Connecticut College гэсэн ийм 3 сургууль руу гурлаа хэрвээ early action гэсэн option сонголт байх юм бол тэр 3 сургууль руугаа ингээд early action-аар явуулах юм бол тэр 3 сургуулийн нэгэнд нь тэнцвчүүл ингээд шууд авах боломжтой гэсэн үг. Шууд орно. Нэг regular decision дээрээ нэг сургууль тэнцсэн байсан гэсэн тэр сургууль руугаа заавал орно гэсэн үг. За regular decision нь болохоор зүгээр энгийн тэгээд өргөдлөө өгдөг. Яг 1 сарын 1-нд өгөөд тэгээд CSS-ийг 2 сарын 1-ээс өмнө өгдөг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар явдаг байгаа. Бас rolling admission гэж байдаг. Rolling admission нь болохоор ингээд зүгээр заавал хэдэн сарын хэдэн гэсэн дедлайн байхгүй ингээд шууд өгөөл тэгээд нэг хэдэн хоногийн дараа эсвэл хэдэн сарын дараа буцаагаад хариугаа авдаг ч юм уу тийм бас байдаг байгаа. За. Тэгээд CSS-ийн хувьд нэг тийм CSS нь бас нөгөө нэг за энд ингээд нэг хүүхд сурагч байла. За тэр сурагч одоо за Монгол хоёуланг энэ Монголыг авчи. За нэг А гэсэн сурагч болохоор 5 сая жилийн 5 сая гарах боломжтой. За тэгүнгод хичээл сурлага бүх юмнууд нь маш гоё ингээл үнэхээр л авчмаар байгаа хүүхд байгаа. Нөгөө хүүхд нь болохоор 10 саяг гарах боломжтой. Гэтэ нэг дун жохон буу тэгээд нэг битсэн эсэн жохон нэг тийм үү сонин тэгээд нэг жохон клишэ буюу адилхан ингээл хүүхдүүдийн бичдэг нөгөө л нэг бичдэг эсэнүүд ч юм уу те. Тиймэрхүү байх юм бол за энэ хоёр хүүхдийн алийг нь авах вэ гээл. Тэгээ энэ хүүхд нь ямар нэгэн байдлаар тэгээ илүү их сурах хүсэл эрмэлзэлтэй нөгөө 10 саяыг төлөх боломжтой нөгөө А сурагчаас илүү их сурах хүсэл эрмэлзэлтэй хэдий дүм муу бүх юмнууд нь муу ч гэсэн тийм яг ингээд гал цог нь ингээд мэдрэгддэг тийм өргөдөлтөй байх юм бол тэр хүүхдийг авна гэсэн. Тэгэхээр бас санхүүгийн байдал нь айгүй их чухал нөлөө үзүүлдэг гэсэн. Яг гол point нь санхүүгийн байдал нь чухал нөлөө үзүүлдэг. Гэхдээ зарим сургуульд нь бас нөгөө need based, merit based тэгээд blind гэсэн 3 төрлийн сургуулиуд байдаг. Тэгээд need blind нь болохоор яа гэм бэ гэхээр санхүүгийн байдлыг чинь харахгүйгээр CSS-ийг чинь харахгүйгээр за яг чиний бүтэн тэр өргөдлөөр чинь чамайг тодорхойлоод авахгүй юу шийддэг гэсэн. Тэгээд иймэрхүү хитгэн ер нь бол нэг гарын 10% багтдаг бараг сургуулиуд байдаг. Тэр тэдгээр нь ихэвчлэн жоохон мөнгөтэй, хөрөнгөтэй нөгөө топ сургуулиуд байдаг. Жишээлбэл Harvard ч юм уу те хувийн тим жоохон мөнгөтэй сургуулиуд байдаг. Мэдээж зарим ихэнх сургуулиуд need aware буюу энэ тэр хүүхдийн санхүүгийн бололцоо нь хэрвээ те бид нарт тэр зэргийг гаргаж чадхаар байна гэдгээс нь шалтгаалт тэрийг нь бас ингээ авч хилэлцэж үздэг. Гэхдээ бас 100% шалтгааллахгүй авч хилэлцэж үздэг гэсэн. Тэгээд merit based нь болохоор тэр хүүхд одоо нөгөө нэг илүү одоо сагсан багийн ингээд баг улсын аврах ч юм уу те эсвэл улсын дээдлэгт оролцдог тоглолтог шигшээ багийн тоглогч моглогч байх юм бол тэр хүүхдийг ингээд сургуульдаараа ирүүлээд тэгээд нөгөө спортон дээр их анхаардаг сургуулиуд болохоор ингээд яг тэр хүүхдийг сургуультай эсвэлэх юм бол тэрний спортын амжилт ингээд илт дээшлэхэр ч юм уу тийм байх юм бол тэр хүүхдэд бас ингээд хэрэгцээтэйгээ бүх мөнгийг нөх боломжтой ч гэдэм үү. Тиймэрхүү байдлаар бас яг нэг тийм merit буюу яг нэг тийм тусгай одоо спорттой аягүй санаа тавьдаг сургуулиудад зориулсан ч юм уу тиймэрхүү сургуулиуд бас байдаг байгаа. Тиймэрхүү байдлаар бас санхүүгийн тодорхойлолт чинь авч үзэгдэхээр байна уу, үзэгдэхэргүй байна гэдэг чинь бас тодорхойлогддог байгаа. За тэгээд одоо болохоор Liberal Arts College, Research University, тэгээд Community College гэсэн 3 байдаг. Тэгээд Community College нь яа гэм бэ гэхээр 20 жил сурдаг. Тэгээд тэр нь арай ингээд ийм хямдхан ер нь ихэнх сургуулиудыг бодвол хамаагүй хямдхан. Тэгээд тэр нь болохоор бас сурлагын хувьд, чанарын хувьд болохоор арай коллеж, университетд бол гүцэхгүй.
Тэгээ бас нөгөө financial aid буюу тэтгэлэг өгөх нь маш бага. Бараг л тэтгэлэг өгдөггүй тийм сургуулиуд байгаа. Тэгээд тийм сургуулиудаас зарим хүүхдүүд болохоор тийм сургуульд сурчаад эхний 2 жил мөнгөө өөрсдөө төлж сурчаад тэгээ дараа нь 3 дахь жилээсээ ингээд дахиж шилжиж байгаа сурагч гэсэн статустаагаар apply хийдэг гэсэн үг. Өөр сургуулиуд руу, их сургуулиуд руу. За тэгээд liberal arts college-ийн сургуулиуд яадаг юм бэ гэхлээр ихэвчлэн ганцхан бакалаврын сурагчтай байдаг, магистр, доктор нь байдгүй гэсэн үг. Гэхдээ заримхан тоотой хэдэн сургуулиуд магистрийн нэг хэдхэн цөөхөн сурагчтай байд юм билэ. Тэгээд тэднийх нь болохоор адилхан бакалаврын түвшин зөвхөн бакалаврын түвшин заадаг. Тэгээд яг ингээд нэг чиглэлээр явах. Одоо жишээлбэл нөгөө нэг яг юуны чиглэлээр явмаар байгаа эсвэл яг ямар мэрэгчлээ болмоор байгаа шидэггүй хүмүүст илүү тохирсон гэж би хувьдаа боддог. Ягаад тэгэхээр маш олон тиймс хичээлүүдийг давхар үзээд явдаг. Ингээд эдийн засгийн инженерийн хичээл үзэж болно. Нэг юм биологи, хим, эсвэл нэг data science, computer science гэсэн хичээлүүд хэмжлэн олон төрлийн хичээлүүд аваад үзэж болдог. University нь болохоор яад юм гэхлээр яг нэг одоо хэрвээ би ингэ сэтгэл судлаач болно гэд мэрэгчлээ хэрвээ сонгочих юм бол яг тэр сэтгэл судлаачаараа 4 жил сурна. Тэгээд илүү их судалгааны ажил хийх боломжтой. Тэгээд доктор, магистрийн зэргийн сурагчид ихтэй. Тэгээ арай том сургуулиуд байдаг байгаа. Тэгэнгუთ нөгөө liberal arts нь харин ихтэй 2000 хүүхэдтэй ч юм уу те 2000 3000 хүүхэдтэй эсвэл 1100 хүүхэдтэй ч юм уу тиймэрхүү байдлаар жоохон жижигхэн байдаг байгаа. Нэг тиймэрхүү. Тэгээд яг хуу чанараасаа болохоор сургуулаасаа мэдээ шалтгаална. Гэхдээ чанар нь ер нь бол нэг ялгаагүй гэж би хувьдаа үздэг. Тэгээд би хувьдаа liberal arts сургуулиудыг илүү их илүү дуртай байдаг байгаа. Яагаад гэвэл яг ингээд нэг имийг бариад 4 жил сурах биш. Айгүй олон хувилбараар өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Тэгээд ингээд бас 100% ингээд ганцхан онлын хичээлдэг гэж төвлөрөхгүйгээр хажуугаар нь бас гой клубүүд гоё тийм активитинууд хийх боломжтой байдаг болохоор liberal arts college-уд айгүй гоё юм шиг санагдаг надад. За тэгээд ингээд ер нь боллоо доо. Одоо ингээд та нарт ингээд би бүх одоо анхаа шатны мэдээллүүдийг өглөө анхаа шатны ч биш бараг ихэнх бүх мэдээллийг өгчлөө. Тэгээд одоо яах вэ гэж бодож иж магадгүй. Мэдээж одоо шууд ихнээс нь өөрөөсөө асуугаад зорилгоо бодоод ч юм уу тий яг би үнэхээр энийг хийж чадахгүй юу? Бас жоохон реалистик байх хэрэгтэй. Бас бүр одоо нөгөө нэг англи хэлээ бүр мэдэхгүй байгаа ч юм уу те ABC мэдэхгүй ээжээс 2 жилийн дотор Америк явна гэж. За 1 жилийн дотор Америк явна гэж бас бодох юм бол бас хэцүү. Тийм болохоор бас жоохон ингээд өрсөн дээр буугаад яг өөртөө үнэнч байх хэрэгтэй. Би чадахгүй юу? Би ингээд үнэхээр хичээж чадах уу? Хичээвэл одоо би ингээд өдөр болгон тэдэн цаг яг өөртөө ингээд зарцуулаад сууж чадах уу? Өөр хүүхдүүд маань найзууд маань одоо ингээд корона өдөр гайгүй болчих юм бол гадуур ингээд гоё явж яхад би яг өрөөндөө юмаа хийгээ сууж чадах уу гэх мэтлэн бас өөр олон юмнуудыг өөрөөсөө асуугаад яагаад гэж асуугаад тиймэрхүү асуудлуудыг өөртөө ярилцаж эхлэрээ гэж хэлж гин. Тэгээд аль болох эрт эхлүүл зүгээр байгаа шүү. Тэгээ gap year-ийн талаар бараг дахиад нэг бичлэг болгочих юм шиг байна. Энэ бараг 30 минут өнгөрсөн бах уу энэ бичлэг. За тэгээ баярлаа. Тэгээд илүү их асуумаар ах юм бол инстаграмаар холбогдоод асууж болно шүү. Би ингээд чадна гэж бодож байгаа юм бол ер нь бол ингээд чадна гэж бодож ивэл чадна, чадахгүй гэж бодож ивэл чадахгүй гэж хэлдэг шүү дээ, тийм учраас чадна гэж бодож ивэл чадна шүү. За бай. Yay! Ингээд 6 дахь бичлэг маань орлоо. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд дараа уулзцгаая.